Сайн байцгаана уу? Бод мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол хар хул хааны балгас гэдэг сэдвээр ярилцсанаа. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани болон таны аяллыг бид урлая Эстер Монголиа маань юундтгэ ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрч байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. За өнөөдрийн сэдэв болохоор хар хул хааны балгас гэсэн сэдэв байгаа юм. Тэгэхээр Урна яг энэ тухай ярихад бол хамгийн анх нөгөө археологийн дадлага гэж юм байдаг шүү дээ, тийм мэрэгжлийн ангиудын дадлага. За тэгээ энэ дадлагаар ингээ явж байхад бид нар яг хар хул хааны балгас гэдэг энэ газар очиж үзсэн. За ингээ очиод үзэнгүүт яг тентхийн одоо нөгөө нэг юм багш нар тайлбарлахаас гадна юм нутгийн иргэд ингэж тайлбарлалт юм байна л да. Нутгийн иргэд нь болохоор за манай энэ хар хул хааны балгас бол юм тусгай домогтой. За энэ домог нь бол юу вэ гэхлээр эртээр үед одоо яг манай энэ хар хул хаан гэдэг те энэ балгасны одоо эзэн хаан нь бол өөрийнхөө одоо яг хүүгийнхээ охинд одоо ихнэрт дурлаад одоо бэрдэд дурлаад гэсэн үг шүү дээ. Бэрдэд дурлаад тэгээ бэрийнхээ одоо нөгөө царай цусыг үзийгээд тэгээ явуулсан чинь нөгөө нэг сайд нь очсон гэж байгаа байхгүй. За тэгээ сайд нь очингууд нөгөө бэр нь их уурлаад дээд эзэн хаан те одоо ингээ бэрийнхээ царайг үздэг болсон уу те хаан нохоолоо юу одоо хүү одоо нөгөө хөргөн хүү юу гэж байгаа штэ одоо эр нөхөр маань гэж байгаа байхгүй эр нөхөр маань хүү гэд их гихмичлэнгээр асуусан гэд за тэгээд ерөнхийдөө нөгөө хаан нь бол бэр охиноо авч суугаад тэгээ хоорондоо ингээ суусныхан дараа ингээ нөгөө нутгийн ард иргэдэн гэд ингээ бүр амар ингээ сонин ингээ домог яриад гцээ байхгүй. За тэгээд тэр хоёрын одоо хаан хатан хоёрын те хаан хатан хоёрын нулимс нь болохоор тэр хүн чулуун хөшөөд гэд ингээ ярьдаг байсан. За тэгээд энэ цагаас хойш миний сонирхлыг маш их татсан байдیں۔ За тэгээд энэ домог нь өөрөө болохоор яг нөгөө зарим нэгэн домог болохоор юм түүхэн бодит үнэн агуулсан байдаг те. А гэтэл бүр бодит үннээс алас хол хязгаарт оршдог домогуд бас байна л да. Жишээ нь саяны миний ярьсан домог бол яг улс төрийн бутарлын үеийн элбэг нэгүүлсэгч хаан өөрийн одоо бэр охиндоо дурлсан тухай энэ түүх байхгүй юу? Түүхэн домог. За тэгээ энэ домгийг яг тэр хар хул хааны балгас руу аваач хаяад тэгснээ сүүлдээ болохоор тэр нэг хоёр одоо тэг хүний одоо хүн чулуун хөшөө болж хуурсан гэдэг байгаа сте. Тэр хүн чулуун хөшөө нь болохоор бүр төргүй үеийн одоо миний ярих гэж байгаа энэ үйл явдлаас ахаад 500-600 жилийн өмнөх хүн чулуун хөшөө те гэх мэтлэнгээр ийм байгаад идэг. Тэгэхээр энэ нь өөрөө яг ямар учиртай юм бэ те? Яагаад энэ домог энэ нутгийнхны дунд ингэж тархсан болоо гэдэг зүйл байгаа байхгүй юу? А хэрвээ одоо ингээд яг Аранхай аймгийн Эрдэмандал сумынхан те хар хул хааны балгасны тухай домгийг ингэж ярих юм бол энэ нь өөрөө бас түүхэнд агүй том гажуудал гэсэн үг байхгүй юу? Ямар учраас вэ гэхлээр энэ түүхэн үйл явдал нь өөрөө улс төрийн бутарлын үеийн элбэг нэгүүлсэн шаантай холбоотой, тэгээд тэр хүн чулуунууд нь төргийн үеийн хүн чулуутай холбоотой гих мэтлэнгээр байгаа юм. Зөрөөд энэ. Тий, зөрөөд гэсэн үг. За тэгэхээр хар хул хааны балгасыг ярихаас өмнө бол мэдээж Монголын эзэнт гүрний тухай заавал ярих хэрэгтэй болчиход байгаа юм. За Монголын эзэнт гүрэн бол мэдээж Төв Азад ноёрхож эхэлсэн энэ цаг хугацаанаас өмнөх үед бол хятан гүрэн гэж байсан. 907-оос 1125 оны хооронд. За тэгээ энэ хятан гүрэн мөксний дараа болвол яг хятадын цагаан ирмээс сэлэн бүрний те энэ хөө хязгаар хүртэлх одоо нутгийг болвол энэ эртний Монгол овог аймагуд Монгол Хөсөатан овог аймагуд те эдгээр дотроос бол одоо хамаг Монгол бол хүчрэгжиж гарч ирээд 1206 онд бол бүх овог аймагуудаар нэгтгээд их Монгол улсыг байгуулад Чингис хаанд Чингис цолыг өгсөн те. За ийм ер нь Монгол туурхтанг бий болсон энэ цаг хугацаа хэлээд байгаа юм. За гэтэл яг энэ цаг дээр болвол яг ямар овог аймагуд байсан бэ гэхлээр хамаг Монгол, Хэрээд, Найман, Мэргэд, Татар те онгууд гэх мэтлэн овог аймагуд байсан бөгөөд эдгээр маань бүгдээрээ нийлжиж их Монгол улс болсон байдаг. За ингээд Чингис хааны дараагийн бодлого бол дотооддоо бэхжиж авсныхаа дараа гадаад аян дайнгуудыг хийсэн. За энэ аян дайнгуудын хувьд бол эхлээд Тангууд улс, дараа нь Алтан улс те тэгээ 29 улс гэл ингээд эзэлсэн. За ингэж эзэлнэ гэдэг маань бол нэг хааны одоо 1206-аас 1227 гэдэг чинь 21 жилийн хугацаанд те асар өргөн уудам газар нутгийг эзэлж авч байгаа юм. За энэ өргөн уудам газар нутгийг эзэлж авахдаа бол монголчуудын нэг баримтлсан бодлого нь юу вэ гэхлээр ер нь яг тухайн эзэлсэн бүс нутгийнхаа соёлыг болон те ёс заншлыг нь орон нутгийнх нь тэр хэв маягийг нь хадгалж үлдсэн байдаг. За ингээ хадгалж үлдсэн тэрнээс гадна нөгөө шашин шүтэг шүтлэг бишрэл те энэ бүх зүйлийг бол ер нь бол маш их ингэж авч үлдсэн байгаа байхгүй юу. За үүнээс гадна монголчууд өөрсдөө хотчих ёстой гэдэг зүйлийг бас давхар бодж эхэлсэн. За ингээ Чингис хааны зарилгаар 1220 онд те зарлиг өгөөд хар хорин хотыг бол байгуулах шийд гарсан. За ингээ хар хорин хотыг 1235 онд Өгөөдөө хааны үед барьсан гэдэг. За ингээ хар хорин хотын оргил үе болол
өгөөдөө хаан мөнх хааны үед ингээд явж штэ тий. За ингэж авах хугацаанд бол хар орон хотын ойролцоо бас хид хідэн хотууд байсан гэдгийг бас давхар хэлж болж байгаа юм. Тэ хид хідэн тосох хот эсвэл одоо нөгөө нэг хааны дөрвөн хот гэх мэтлэнгээр хотууд байсан. Тэгэхээр энэ төр засаг захиргааны ингээд зохион байгуулалт те энэ уламжлал бол ингээд цаашаа хадгалагдаад үлдэж байгаа юм. За хар орон хотын дараа бол хар орон хотын одоо нөгөө нэг уналтын үе гэж эхэлж байгаа шүү дээ. За энэ маань болохоор яг Монголын түүхтэй холбоотойгоор 1260 онд бол Хувлаа хаан Монголын нийслэлийг те хятад руу шилжүүлсэн. За ингээд хятад руу шилжүүлээд 1368 он хүртэл бараг 110 жил орчим хугацаанд одоо хятадыг эзэлж захирч байсан. За ингээд одоо нэг хятадын одоо ард түмэн бослог гаргаад мэн улсаа байгуулад ингээд юан гүрнийг буюу монголчуудыг бол уугуул Монгол нутаг руу хөөж авчирсан хөөсөн. За тэгээ Монгол одоо хаадууд уугуул Монгол нутагтаа ирснийхаа дараа болвол мэдээж энэ нь бол дараагийн улс төрийн бутрал буюу хоорондын тэмцэл эхлэх том одоо ингээд боломжинд бүрдэж өгч байгаа байхгүй. За энэ цагаас хойшоогоо эхлээд ер нь бол монголчуудын сүр хүч суу алдар те энэ бүх зүйлүүд нь бууж эхэлж байгаа, доройтж эхэлж байгаа байхгүй. За ингээд доройтж эхэлсэн тэгээд яг уугуул Монгол нутагтаа төвлөрөх болсон нь бол ер нь бол хямралын эхлэлийг бий болгоод өгчөж байгаа. За ингээд хямраад явж исэн улс төрийн бутрал маань өөрөө цаашаага 17-аас 18 дугаар зуунд ер нь ээлж дараалаад те 1616 онд Өвөр Монгол, 1691 онд Халах Монгол, 1755 онд Ойрд Монгол ээлж дараалаад одоо Манжийн иргэшэлд орсон. За ингээ Манжийн иргэшэлд орсон гэдэг маань бол ер нь яг энэ цаг хугацаанд бол монголчуудад тэ хот суурин гэдэг зүйл байсан уу үгүй юу гэдэг асуудал те бас давхар яригдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хар орон хоттой ер нь энэ тэнцвүүц хот бас байсан байна гэдэг одоо сүүлийн судалгаа гарч ирдэг. За энэ судалгаа маань өөрөө болохоор Хар хул хааны балгас байхгүй юу. За Хар хул хааны балгас өөрөө яг хаана байдаг вэ гэхээр одоогийн Арангаан аймгийн Эрдэнэ мандал сумын төвс урагшаагаар 5-6 км зайтай хануй одоо голынхоо тий одоо хөндийгөөс 2 км орчим зайтай байхгүй юу. За тэгэхээр нөгөө хот суурин хоёулаа нэлээ яриадсан. Тэгэхээр энэ ямар нэгэн хот суурин болвол заавал хотоосоо тий 2-3 км-ийн зайтай байдаг. Өнөөдөр яг чи тэр энэ цуугаад нэвтрүүлгээ бэлдэж байгаа хотын төв зэг маань туул голоос хэдэн километр зайтай байх хэрнээ бас 2-3 км-ийн зайтай байх жишээ нь тий. За ийм зүйл болоод эхэлж байгаа. За тэгэхээр Эрдэнэ мандал сумын нутаг болвол эртнээс ахуулаад тий хануй хүний голын сав нутаг байхгүй юу. За тэгэхээр энд бол мэдээж цаг хугацааны уртад бол хүн амьдрахад бол маш таатай нутаг болж хувираад байгаа. Тэгэхээр энд бол уртын ам, дэлэн толгой, тойрон бүрд, зүүн цүүрийн гол зэрэг ингээ газрууд те. Ер нь бол Монголын эзэнт гүрний үед бол холбогдох хот тойр, булш бунхан маш олон байдаг байхгүй юу? Маш их байдаг. За тэгээ ерөнхийдөө яг л одоо энэ Хар хул хааны балгасын маань эргэн тойронд нь ер нь бол ингээд түүхэн цаг хугацаагаар аваад үзэх юм бол чулуун зүсгээс ахуулаад те хүрэл зэвсгийн үеийн одоо буган чулуун хөшөө гэж байна те. За тэгтэл бол жаргалантын амны одоо ингээд буган хөшөөний нүсэр том цогцлбор байдаг байхгүй. За яг ингээд хануй багийнхаа яг наахан талд нь те. За тэгээд энэ мэтлэнгээр ингээд урт булгийн хэрэгсүүр дээрэс нь энэ яг хүndi энэ ойр тойронд гэсэн үг шүү дээ тий. Голмод 1, голмод 2, Арангаан аймгийн Хайрхан сумын голмод 1, Арангаан аймгийн Өндөр улаан сумын голмод 2, үүнээс гадна одоо хөрлөгийн үеийн хэрэгсүүр, буш, бунхан тий. Тэгээ уйгурын хаадын их ан аавын талаарх ингээд мэдээлэл агуулсан бичээс төргийн хаадын одоо юм томоохон сувраг буюу тахилын онгон тий. Шивэт улаан гэх мэт ер нь бол дэлхийд данстаа эргэн тойрондоо ер нь дэлхийд данстаа тийм хар ойрон хот ч гэсэн чэйнд байгаа тийм гэх мэтлэнгээр ингээд соёлын өв одоо ингээд байгаа байхгүй. За энэ соёлын өвийг дэлхийд данслуулахад бол одоо манай археологчид нэлээд сайн ажиллаж байгаа. За тэгээ өнөөдрийн яг энэ судалгааны сэдвийг маань ярьж байгаа судлаач маань бол одоо археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга тийм Эрдэнэ очир. За энэ хүний одоо энэ судалгааны бүтээлээс нь ишилж ярьж байгаа юм. Сүүлийн үед Хар хул хааны балгасад хийсэн тийм маллах судалгааны үр дүнгуудээр. За тэгэхээр энд бол мэдээж одоо манай археологчдын гол зорж байгаа зорилго нь юу вэ гэхээр дэлхийн одоо соёлын өв бүртгүүлэх тийм энэ аялал жуулчлалтай бол зөв зохистой уялдуулах энэ ажлуудыг ингээ хийгээд байгаа байхгүй юу. Жишээ нь одоо манай сонсогч би өнөөдөр хэллээ шүү дээ Эрдэнэ үлэг. Энэ бол яг Хар хул хааны балгас дээр очиж үзсэн их гоё юм байлээ. Гоё тайлбартай сонсох юм бол бүр гоё юм байна гэд ингэж ярьж ирсэн тийм. Тэгэхээр хоёр маань тийм. Тэгэхээр яг тэр Батөлгийн хоёрын маань аялж үзсэн тэр газар бол ерөнхийдөө бол түүх соёлын өв те энэ дурсгалаар бол маш их баялаг газар байгаа байхгүй юу. Тийм бай. Тийм.
За тэгээд яагаад энэ хөндөй нутаг те энэ орхон таймер эсвэл энэ ханы гол хүний гол эдгээр энэ нутаг бол хангаан нуруу бүс нутаг байхгүй хангаан нуруу. За гэтэл хоёулаа нэг өмнөх нэг дугааруудаар нэг хайлт ярьжсэн да Түргийн Бэлгэн хаан те Бэлгэн хааны тахилын онгоны гэрэл хөшөөнд нэг юм бичиг байдаг байхгүй. Итүгэнийг эзэлж чадвал дэлхийг хураана гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр итүгэн эс гэсэн газрыг тэг эзэлж чадах юм бол ойр орчмынх нь овг аймагуд нэрж хуран цуглардаг дагдаг те энэ үйл явц яваад байна. Гэтэл тэр итүгэн гэдэг нь бол түргээр хэлж байгаа те түргийн ойлголтоор бол хангаан нурууг хэлээд байгаа байхгүй. За тэгээ хангаан нуруу тэгэхээр энд бол эргэн тойронд нь бол асар олон археологийн дурсгалууд байд юм байна гэдгийг давхар хэлж. За Харуул хааны балгас эртний хотын тойр те. За тэгэхээр мэдээж монголчуудыг бол хоцорн байгуулсан тэг хамгийн эртний хоцорн яг монголчуудын шүү за яг 13 дугаар зууны үе 12 дугаар зууны үед гарчсан хамаг монгол. За эдгээрээс бол яг түүхэн дурдсанаар бол түүхэн сурвалжаар батлагдж байгаа археологийн баримтаар батлагдж байгаа зүйл бол мэдээж хар орон хот. За хар орон хот бол мэдээж эргэн тойрон те хүрээлсэн шавар хэрэмтэй буюу дөрвөн хаалгатай гэх мэтлэнгээр байдаг. А гэхдээ яг монголчуудын хамгийн анхны байгуулсан хоцорн гэх юм бол аваргын балгас буюу авраг орд гэхгүй юу. За энэ бол яг одоо бол Хинтээ аймагт байдаг. За тэгэхээр эдгээрээс ингээд бодоод тооцоод үзэх юм бол 11-ээс 12 дугаар зууны үеэс ахуулаад те монголчууд бас хоцорнгийн талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй байсан юм байна гэдгийг давхар харж болж байгаа юм. Тэ. Бас сая хэллээ шүү Харааран хот те Харааран хотоос хойш нэг тосхуу болон одоо нэг хааны дөрвөн их орд гэл өвлийн орд, зуны орд гэдэг гих мэтлэнгээр энэ ордууд бас байсан. Энэ мэтлэнгээр ингээд яваад үзэх юм бол 13 дугаар зуун монголчуудын байгуулсан хоцорн бас их байдсан байна гэдгийг давхар харж болж байгаа. За хэвээ үнэхээр очиж биеэрээ очиж үзхийг маш их хүсэж байна. Ямар сайхан ногоонд энэ харагдана вэ те. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчид танилцуулъя. Ногоо ирээдүйг хөгжүүлэх MMS компани маань өнөөдрийн нэвтрүүлгийн явах боломж олцоог бидэнд олгож байгаа. Тэгээд шинжлэх ухааны танин мэдхийг дэмжиж байгаа байгууллагуудаа ч гэсэн бас хүмүүсээ дэмжээсэй гэж боддөг юм аа. Тэгээд MMS төр бол манай од мөндрийнхэн бөөнөрөө очиж үзээд яг юм гоё одоо ирээдүг харуулсан футуристик ийм гоё барилгыг бол харлаа. Хамгийн гол нь нөгөө байгальд ээлтэй ногоон барилга гэдэг нь бол маш гоё юм байлээ. Тэгэхээр MMS компани бол одоо нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт зохих шийдлийг бол хүмүүстээ санал болгоод байгаа юм. За өнөө бид нар чинь бол маш сайхан цаг үед амьдарч байна те. Одоо шинжлэх ухааны дэвшилтд одоо хамгийн сүүлийн үеийн энэ тогийг зохицуулах эрчим хүчний зах зээлд тэргүүлэгч нь Genco Solar, Solox Power гэсэн ийм үйлдвэрлэгчдийн за Монгол орны уур амьсгал тохирсон ийм шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулаад энэ малчин айл, өрх, газар тариал эрхэлдэг улсууд, за амны орон сууц, үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхий салбарт 30 жилийн баталгаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгож байна гэж байна. 30 жилийн баталгаа гэдэг чинь одоо та бүхэн авахад ер нь асууртлал хэрэглэхийн баталгаатай нэг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө тогоор гачигдаж дутагдана гэсэн асуудлыг ингээд шийднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ тий. Үнэхээр сайхан байна. Тэгээд энэ бүх зүйлийг бас хүртэх боломж бүх хүнд байна те энэ мэдээллийг сонсож байгаа хүмүүст та бүхэн маань бас эднийх рүү залгаа толбогдоод зөвлөгөө аваад бас хэрэглээд үзээрэй гэж бас хүсье. За холбогдох хувцсны дугаар нь 7711 1999 гэ дотор дугаар нь 2 юм байна. За 89 66 41 41 гэсэн дугаар байна. Тэгээд эднийх бол нөгөө платинум гэдэг ногоон эко одоо нөгөө юм болдинг гэдгийг одоо Монголд дэлхийн бас тэгээд нэлийн томоохон өндөр хүчтэй улсууд ингээд зооцсон байдаг бол нэг нь бас Монгол улсад энэ байгууллагынхаа одоо хүчээр их юм уу те ингээд зоочсон байдаг. Байгаль дэлхийг хайрлах гэдэг одоо тим соусттэй хүмүүс шүү гэдгийг ингээд зарлж чадсан газар гэдгээрээ бас маш гоё байгаа. Тэгээд баярлалаа. За манай нэвтрүүлэг байнга ивент гэдэг байгаа тий. Тэрийг өстө бүр одоо сөрсөлдө чэйжилчлээ гэдэг. За одоо нөгөө археологийн хувьд бол археологийн судалгааны хувьд бол хамгийн сайн судлагдсан хоцорн гэх юм бол 13 дугаар зуунаас хар ойрон хот байгаа тий. За тэгээ хар ойрон хотыг бол мэдээж судалгаа бол бараг 100 гаруй жил явчлаа. Тэгээ маллах судалгаа бол бүр 49 оноос эхлээд тий ингээд нэлээд олон газруудаар ингээд маллах судалгаа хийж гисэн. Тийм учраас ер нь бол хар ойрон хотын судалгаа бол маш сайн хийгдсэн. Гэтэл бас зарим нэгэн үр дүнгуудад хүрээгүй байж байдаг тий. Гэтэл яг энэ хар ойрон хотын дараа орох тэгээ түүнтэй ер нь хамгийн ойр хот ер нь төлөвлөлтийн дагуу гэж байгаа байхгүй. Яг ийм адилхан хот төлөвлөлтийн дагуу хийсэн зүйл бол одоо Эрдэнэмандал сумын ханы голын хөндөд орших Харуул хааны балгас байгаа байхгүй. Өстө мэддэггүй юм биш үү нэрээ. Хар хоригл гэхээсэн шүү дээ. Мэддэггүй ч нөгөө Харуул хааны балгас гин гут ч л одоо ингээд сонсоод байхад хар балгас
хар хул хааны балгас, хар хорим гэд тэ. Тэр нэг хар гэд ингээ нэрүүд өгöd болохоор хооронд нь хольж утгаад ах иймэрхүү тохиолдлууд бас гараад идэв юм шиг байна. За хар хул хааны балгасыг бол хамгийн анх эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан хүн болохоор энэ Оросын эрдэмтэн Климец гэдэг хүн байгаа байхгүй. За энэ хүн бол 1891 онд бол энэ бүс нутгаар явж байхдаа болвол энэ эрдэм шинжилгээнийхэн талаар нь ингэж тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. За тэгэхээр энд бол нэг эртний хоц өөрөн байна гэдгийг хэлээд тэмдэглээд үлдээчлээ. За энэ цагаас хойшоогоо бараг 60 гаруй жилийн дараа буюу 1957 онд археологч Дорж Сүрэн гэж хүн байгаа тийм. За энэ Дорж Сүрэн гэдэг хүн бол яг тухайн үедээ бол одоогийн Аранхай аймгийн Өндөр улаан сумын голмод гэсэн хүннүгийн язгууртан хаад язгууртны оршуулга бүхий газрыг нээж илрүүлсэн. За тэгээ энд судалгаа хийж явах замдаа болвол яг энэ одоо энэ хүний голлын тийм саваас одоо энэ харвал хааны балгасыг илрүүлээд за илрүүлэн гутаа энэ хааны балгастай танилцаад одоо энэ юу яасан байгаа хотын хэлбэр хэмжээг тодорхойлсон байд. За ингээд нэг эрдэм шинжилгээний эргэлтэнд ороод эхэллээ. За энэ цагаас хойшоо 1980 оноос бол одоо яг манай Монголын урдаа барьдаг археологчд те Сирожоо, доктор Баяр, Цэвэн Доржоо те Инхбат. За эдгээр хүмүүс бол яг залуу насндаа бол тэнд очиж маллах судалгаа хийж исэн байгаа байхгүй. За тэгээ тухайн үед бол яг Монголын нэрт археологч Сирожоо бол хар хул хааны балгасны талаар бол ингэж өгүүлсэн байдаг. За хар хул хааны балгас нь хар хормыг бодвол харьцангуй бүтэн хадгалагдсан тул их Монгол улсын нийслэл хар хормын судалгааг гаргахын тулд хамгийн ойр орших томоохон хот болох хар хул хааны балгасыг судлах ёстой гэсэн байдаг байхгүй. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за ер нь хадгалалт хамгаалтын хувьд бол хар хорноос арай илүү гэсэн утга санааг илэрхийлээд байна л да тий. Зохион байгуулалт нь бол одоо агаарын зургаар нэлээд сайн харагддаг ийм одоо хоц ойрон байгаа байхгүй. За тэгээд энэ хоц ойрноос одоо ингээ олдсон малтгаар илэрж олдсон олон төрлийн дээврийн ваар, зэ бадтай нүүр одоо ваар тий зэ бад гэдэг нь болохоор яг одоо нэг гандан тэгчлэн хийд мэдийн гэдэг урталт нь ингээ нүүр ингээ ваар ингээ бүрэн хийдэж шүү дээ. Тэрэн дээр ингээ байдаг амтныг хэлж байгаа. За тэгээ нүүр ваар товоолгон төрсөлсөн төрөл бүрийн тамга тэмдэг бүхий тоосхнууд нь хар хормын олдворттой яг ижил тул гэж байгаа байхгүй яг тухайн хэлж шүү дээ. Ижил тул эдгээрийг нэг нь ямар ч одоо энэ хар хул хааны балгасны тий эргэн тойронд байгаа энэ хоц өрөнгуудын нэг хэсэг нь бол яг 13 дугаар зууны үеийн хар хорим хотын барилга байгууламжтай нэг цаг үед холбогдож магадгүй гэсэн байна. Тоосхон тамгатай гэхээр бас сонирн байна те. Хэн хааны тоосхыг ашигласан юм бол эсвэл зүгээр хар хорны тоосхыг бас зөөвч гэж бодох шиг те. Тийм. Гэхдээ энэ нэг байрлалын хувьд нэлээд зайтай л да. Тэгэхээр үнэхээр нөгөө нэг тамгатай тоосхыг илэрх юм бол магадгүй яг энэ 13 дугаар зуунд байгуулж барьж исэн байна гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа байхгүй юу. Гэтэл яг өнөөдрийн чив дээр ярьж байгаа зүйлсүүд маань болохоор эцсийн байдлаар шийдэгдээд за энэ бол яг 13 дугаар зууных гэдэг ч юм уу эсвэл энэ яг 14 дугаар зуун 15 дугаар зууных гэдэг эцсийн байдлын судалгаа гараагүй байгаа байхгүй юу. Судалгаа нь одоо хүртэл үргэлжилж явж байгаа гэсэн. За тэгэхээр энэ судалгаа буюу орчин цагийн судалгаа нь хизэнээс эхэлсэн бэ гэхлээр 2017-оос 2019 оны хооронд Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон холбооны бүгд найрамдах Герман улсын Боннын их сургуулийн доктор те эдгээр хүмүүс хооронд хамтарч одоо яасан байгаа судалгааны ажил эхлүүлсэн байгаа. За тэгээ Монголын талаас бол судалгааны багийн удирдагч нь бол доктор Эрдэнэ Очир тэгээд Германы талаас болохоор Рихард гэд энэ хүмүүс байсан. За эдгээр хүмүүсийн удирдлагын доор за мэдээж эхлээд энэ маллах судалгаа хийх гэхээс илүүтэйгээр юм археологийн хайгуул судалгаа энэ хэмжилтүүдийг хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол яг хэр хэмжээний одоо хот байна те ямархуу хэмжээний багцааны одоо ингээд судалгааг цааш нь үргэлжлүүлэх үү ер нь энэ хоц сууринг барихад чинь одоо сая хэллээ шүү дээ тоосхыг хар хорийн хотоос зөөсөн юм болов уу гэж асууж штэ. Гэтэл яг энэ судалгааны үр дүнгийн хамгийн гол чухал зүйл нь болохоор хануй голын яг ингээд те эрэг дагуу 40 орчим зуухыг илрүүлсэн байгаа байхгүй. Нөгөө зуух гэдэг хар хорин хотын чинь асартын гадна талд чинь ингээд зуух байна орхны хөндөгөөс нэг зуух олсон гэсэн штэ. Гэтэл энэ хануй одоо хар балгасыг барихын тулд ийм 40 гаруй ийм зуухыг одоогийн байдлаар шүү. Энэ бас маягийн гэж ойлгох гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол одоо баг ийм юу байгаа байхгүй. Тэрийг бүгдийг малтах юм бол бас л айгүй том үр дүн хүрэх юм. За тэгээ эндээс бол судалгааны баг бол 200-ыг нь малтсан байдаг. За тэгээ 200-ыг бүтнээр нь одоо тий малтсан бөгөөд энэ 100 нь бол бүтнээр нь малтаад гаргаад ирсэн чинь 180 см өндөр байсан байгаа байхгүй. Өндөр үү? Тий. Тэгэн гутаа өндөр нь 180 см гэсэн үг байхгүй.
одоо нэг хүнээс өндөр гэсэн үг байна. Харин тийм надаас өндөр юм уу? Оо ямар том барилга вэ? Харин тийм. Барилга гинэ 100 шүү дээ. 100 тийм. За тэгэнгүүтээ эн чинь нөгөө нэг 352-ыг харьцан 376 см гэж байгаа байхгүй. За бараг л манай энэ өрөө шиг байх гэдэг шүү дээ. За тийм ийм том 100 байгаад байгаа. За тэгээ энэ 100-т бол өстой жинкэнээс энд юу хийжсэн бэ гэхлээр ер нь нөгөө тоосго тий. Дээрээс нь одоо ингээд нэг ваар, сав, шатаах бүхий л зүйлийг цуг хийжсэн байгаа байхгүй. Тэгээ энэ 100-ын өөрийг нь болохоор бас ингээд яг тоосгоор ингээд өнгөлөөд тий ингээд хийцэн, өндөрлөөд хийцэн байгаа байхгүй. Тэгээ эдгээр тоосгонуудаас нь одоо юу басан байгаа юм? Олон төрлийн юм тоосгоны хагархаа олдож байгаа тий. Бас дээврийн ваарны хагархаанууд олдож байгаа юм. Тэгээ өмхөрсөн, шатсан мод тий, галын ором, модон багны үлдэгдэл гэл ингээд хилээд байгаа зүйлүүд маань яагаад юм органик гаралтай бодисуудыг ингээд би ингээд голчилж дурдж хилээд байна вэ гэхээр эдгээрээс чинь нөгөө нэг он цаг тогтоох тий ийм лабораторийн судалгаа хийх хэрэгтэй байхгүй. За тэгээ мэдээж судлаачид маань бол маш олон дээжнээс тий дээж аваад одоо мал амьтны яснаас тий тэгээ тэр органик одоо гаралтай бүтээгдэхүүнүүдээс дээж аваад энэ лабораторийн судалгаа хийлгсэн байсан. За тэгэхээр энэ судалгааны үр дүнгээр бол хархуул хааны балгас болвол 11-ээс 14-р зууны үед холбогдохыг тогтоосон байгаа байхгүй. За тэгэнгүүт чинь түүхэнд нэг зүйл ороод эхэлнэ. Хар орим хотыг чинь одоо нөгөө нэг юан гүрэн байгуулагдсанаас хойшоогоо тий ер нь ач холбогдол нь алдагдсан. Гэхдээ юан гүрний хаадууд дахин сэргээгээ засварлах гэх мэтлэнгийн тэр тогоон төмөр хаан 1346 онд тий одоо их асар цөмийг дахин сэргээсэн тухай гэл ингээд яриад байдаг. Гэтэл энэ цаг хугацаагаа яг ингээ хөөгөөд те энэ цаг хугацаанд харвал хааны балгасны одоо энэ үйл ажиллагаа нь хэвээрээ явагдаж исэн гэж үзэх юм бол Юан гүрний үед Монгол хаадууд урд байж хахад ч гэсэн арт талд Монголыг захирж исэн хүмүүс харвал хааны балгаст те бас нийслэлд байж исэн байх магадлал өндөртэй байгаа байхгүй. Тийм. За тэгээд одоо энэ харвал хааны балгасны те болон энэ түүний хамаарлын бүсэд бол энэ геомагнетикийн юм наривчлан судалгааг 220 га талбайд хийсэн байгаа байхгүй. За тэгээд энэ тэгүнгут чинь тэр яах вэ гэхээр ерөнхийдөө нэг геодезийн судалгаа гэж ойлгож болно л да. Хотгор гүдгэрийн судалгаа гэсэн үг байхгүй. За тэгүнгут тэр хот суурангаас чинь хотгор гүдгэрээс чинь ингээд нэг зургийг гаргаад авах юм бол яг тэр дотор чинь яг хотын яг нэг ордон нь хаана байгаа юм тий. Сүм хідэн хаана байгаа юм. Хотынхон гудмууд нь хаана байгаа юм гэдэг ч юм уу тий. Эдгээр зүйлсүүд нь нэлээд нарийн тод харагдана гэсэн үг байхгүй. За тэгээ эдгээрээс ялвал яг юуг илүү тодорхой болгож чадсан бэ гэхлээр 2019 оны нэг Монголын археологчдын хурлаар би яг энийг нэг Эрдэнэчид доктор өөрөө нэг илтгэлээ тавьж яхад харсан байхгүй. За энэ харвал хааны балгас бол маш олон томоохон одоо юм гудамжнуудтай. За энэ гудамжнуудаас гадна юм өргөн чөлөөтэй барилгууд гэсэн үг шүү дээ. Өргөн чөлөөтэй. За тэгэнгუთ энэ инженер төлөвлөлтийн дагуу бол тий ингээд аюу сайн гүйцэтгсэн маш том хот юм аа. Тийм учраас харвал хааны балгас бол хар орны дараах ач холбогдлоор бол орох юм хот юм шүү гэдгийг бас хэлж ирснийг маш сайн санаж байна. Багш хэр том хот гэсэн үг үү? Маш том гэдгийг нь бол ойлголоо. Гэхдээ одоо хар хорноос одоо жишээ нь том гэсэн үг үү? Хэмжээний хувьд болохоор яг энэ хот суурин гадна талын нэг хэрэм гэдэг ингээ хэмжээнүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хотын хэмжээ гэдэг юм уу те яг ингээд нэг хотын хэмжээ гэж аваад үзэх юм бол 370-ыг харьцан 380 м-ийн хэмжээтэй байгаа байхгүй. За тэгээд яг өргөнөх юм бол 350 м гэж байгаа. За тэгээд энийхээ гадна талаараа ахаад том хэрэмтэй байгаа байхгүй. За тэгээд тэр хэрмийг нь болохоор яг ингээд үндснээр нь бүтнээр нь хэмцэн хэмжилт бол алга байна. Яагаад вэ гэхээр за яг гоё юм руу ингээд хөтлөд оруулчлаа шүү баярлаа. Яагаад вэ гэхээр харвал хааны балгас шүү дээ. Энэ балгас бол нөгөө 1958 онд Атар газар эзэмссэн шүү дээ Монголд. За бүгд ингээд Атар газар эзэмшээд ингээд тарина гэл яг энэ үед бол энд бол ингээд тарих гад ингээд маш том газар хагалсан юм бэл. За тэгээ газар хаагалахад бол энд бас харвал хааны балгас бас үрцэн байдаг байгаа байхгүй. Тэгээ хожим нь бас энд ажиллаж исэн ингээ трактор чинь тий трактороор ажиллаж исэн тэр 58 онд гэсэн үг шүү дээ. За тэр хүмүүс бол ингээ хүмүүст хэлж яхад бол харвал хааны балгасыг бид тэр ингээ тий трактороор хаагалж яхад маш хэмжээний том ваарууд гарч идэг байсан. Бас юм төмөрлөг идэлүүд гарч ирдэг байсан. Том гисэн зүйлүүдийг нь бид нэр авч очиод тэр яг тэр том одоо ортон гэсэн үг ч юм уу тий хамгийн том нэг барилга байгууламж байх хэрэгтэй шүү дээ. За тэрнийх нь тэнцээ наваач тавьчихдаг байсан. Тэр бүхэл эндээс бүр том багны суур чулууг авч явсан. Тэр нь одоогийн Эрдэнэ мандал сумын сургуулийн тэр довжоон дээр байгаа хоёр чулуу чинь эндээс авсан чулуу юм аа гэх тээ. За тэгээ үүнээс гадна бас л
Эрдэнэ мандал сумыг ч гэсэн байгуулахад Харвал хааны балгаснаас бас нэлийн хэмжээний барилгын материалуудыг авсан гэдэг бас мэдээнүүд байгаад байдаг байхгүй. Ер нь их түгээмэл байх юм тий. Тий. Ийшээгээ л хоёлоо яаж иж байгаа хэвтрээд орчлоо гэдэг шиг тий. За дараагийнхын судалгаа. За дараагийн судалгаа бол 2022 онд болсон юм. За 22 онд болсон шинжилгээ ухааны академийн археологийн хөрөлнгөөс тий бас ингээд зарласан. За энэ судалгаанд бол нийтдээ бол уг хотод бол энэ 7-8 огтлцсон энэ өргөн чөлөөтэй түүнийг дагсан тэгш хэмтэй баригдсан олон байрлал байгууламжууд тий. За ийм гоёмсог орд өргөө язгууртны одоо ингээд эдлэн газрууд гэх юм уу тий. Газруудаас бүрдэх бөгөөд эдгээр барилгуудад бол ийм судалгаа хийсэн байгаа байхгүй. За тэгээд судалгаа хийгээд энийг бол энэ ер нь бол энэ гой сүрлэг ийм үзэмжтэй давхар дээвэртэй тий ийм бэлэгдэл шинжийг агуулсан тэгжин гоёмсог хийцтэй байсныг тодорхойлсон байгаа. За тэгээ ингээд тодорхойлохоос гадна яг эдгээр нь бол ер нь бол яг тэр нэг эртний хятад хийцийн маягийн одоо нэг барилга байгууламж байсан гэдгийг нь хараад байгаа байхгүй. За тэгээ энэ өргөн чөлөө. За энэ өргөн чөлөө дагуу бол энэ барилгууд тий гудам руу хандсан хаалгатай худалдаа үйлчлэхний зориултаа байх боломжтой бөгөөд орон гэр агуулгах сав гэх мэт төрөл бүрийн жижиг барилгуудад тий ингээ байгууламжууд ч байсныг энэ археологийн судалгаа бол ингээ давхар харуулдаг байгаа. За тэгэхээр энэ хотыг бол энэ эдийн засгийн чухал төв стратегийн түшиж томоохон хотын байдлаар тий байгуулж байсныг энэ инженерийн нарийн төлөвлөлт бас барилга байгууламжийн нарийн уур хийц зэрэгээс нь харж болж байгаа байхгүй. Тэгээ малтахаас их хэмжээний барилгын материал илэрснээс гадна шатсан модны үлдэгдэл, шатсан хөрс илэрсэн нь энэ бол маш том зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тэр юу гэсэн үг вэ гэхлээр нэг там талбайгаас биш энэ чинь бүх газараас яг тэр төвшөнд нь шатсан мод, шатсан нүрс илрээд нь штэ. Тэгэхээр энэ хотын хувь заяа яаж дууссан бэ гэдгийг тодорхойлж байгаа байхгүй. Энэ хотыг сүүлд нь галдан шатаасан байж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм дайн тулааны үеэр ч юм уу те шатаагдсан байх магадлалтай гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд байгаа. Тийм. За тэгээ яг малтгаас илэрсэн барилгын материал болон чимэглүүд нь те Монгол болон бүсэд одоо бүс нутгаас илэрсэн 13-аас 14-р зууны үеийн хот суурьны олдруудаа хамгийн ойр хийц бүхийг тогтоосон байгаа байхгүй. За тэгэхээр Харвал хааны балгас болвол энэ холбогдох он цаг нь яг аль үеийн бэ гэдэг зүйлийг бас давхар ярьж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол магадгүй 12-оос те 13 дугаар зууны үед баригдаж эхэлсэн яг монголчуудын өөрсдийнх нь тэр уламжлалт одоо хот харойрон хот те энэ 13 дугаар зууны үеийн хот суурин барьдаг яг энэ технологи энэ барилгын хийц загварууд ингэж гарч ирж байна гэдэг бол цаг хугацааны үед бол энд бас яг Монголын эзэнт гүрний тэр оргил үед бас тэр дараагийн цаг хугацаанд те байсан байх магадaltaй болж байгаа. Бид нар яг одоо нэг юм туур хараад байгаа юм тийм ээ. Гэтэл нөгөө хар хорин ментри чинь ингээд виртуал болгоод ингэчгээр өстэй хөл хөдөлгөөн оргилсан тийм бүр нэг юм хөл дарагц юм гоё газар харагддаг шүү. Энийг бас тэгж харахад бас нэг тиймэрхүү анзааны юм бас төсөөлөгдөж байна. Багшийн ярьж байхад ингээд төсөөлөл суугаад байдаг л та. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Эстер Mongolia гэдэг аяллаа компани маань таны аяллыг бид орлоо гэж байгаа. Энэ компани бол өнөөдрийн нэвтрүүлгийг маань бас ивент итгэж байна. Манай од мөндрийнхэнтэй маш олон аяллыг зохион байгуулсан. Туршлагатай. Тэгэд аялал дээр бол хүмүүсээ маш гоё мэдэрч ингэж ажилтдаг хамт олон байдаг. Одоо 6 дугаар сарын 25-нд манай од мөндрийн багийнхан бас аялалд явах гэж байна. Энэ аялалд бол манай хөл бөмбөгийн тайлбарлагч Батцаяа одоо газар зүйгээрээ бол өстой маш мундаг хүн шүү дээ. Өөрөө ч айгүй олон ном гаргацсан, танин мэдгүй тойлмол гаргаж ирсэн юм хүн байхгүй юу. Тэгэхээр Бацаа бол газар зүйг Бацаа гүц хүн байхгүй. Тэгэхээр одоо энэ хүн одоо та бүхэнд маань ингэж өгтөж бас хийж явах юм аа. За нэмэх нь манай од мөндрийн захирал зулаа гэдэг хүн байгаа. Тэгээ бүгдээрээ ч одоо ингээ маш сайхан танилцах бас юм боломж олдож байгаа байхгүй тий. Манад ажилд орё гэсэн маш олон мессеж ирдэг тий. Одоо тэгтээ яг энэ аяллаа явахад айгүй гоё татан танилцчих боломж байхгүй. Бүгдээрээ л нэг автобусанд яваал тэгээ өдөр шөнөгөө ингээл 7 өдөр 8 шөн ингээ бид нар чи хамт аялна. Аялд явал ажил очих шээс тий. Би бүр амар найрах гэдэг тий. Манай зулаа захирал бол энэ Европ судлаач одоо янз бүрийн тайлбар хийхтэй бол гайхалтай. Эдгээр чинь тий хамт Египт яваад ингээд шүтцсэн байсан. Зулаачтай ямар лаг тайлбарладаг юм бэ? Үнэхээр гайхалтай гэд тий. За тэгээд нэмэхэд би явж байгаа. Би бол одоо археологийн олдрын талаар бас багшаасаа зөвлөгөө аваад явна.
Тэгээ бас яг байна улаан гихмэр явж байгаа газруудтайгаа холбоотой бас мэдээллүүдийг бас аваад явж гин бас. За нэмэх нь одоо манай нэвтрүүлэг болгоны ард сууж байдаг гомбо гэд маш сарайлаг маш мундаг мэрэгжлийн залуу байдаг. Тэгээ бид дөрв маань бол энэ аялалд явах юм аа. Тэгэхээр та бүхэн маань од мөндрийн энэ зууны хамгийн сүүлийн аялалтаа бас хамтраад хамт яваарай. Энэ бол бас танин мэдхийн ийм гоё аялал болох юм шүү. Зүгээр нэг аялах нэг өөр тайлбар гоё тайлбаргүй дунд зэргийн тайлбартай явах нэг өөр тий. За супер тайлбартай явна гэдэг бол энэ таны амьдралын мөнхийн дурсамж болж үлдэх нэмэх нь одоо мэдлэг болж үлдэх ийм аялал болно гэхэд итгэлтэй байна. Бид бол Вьетнам, Камбожийн 4 хотоор ингэж аялж явах юм байгаа юм. За үүнд бол Angkor Wat гэдэг байгаа. За энэ бол одоо дэлхийн 7 гайхамшиг гэж ярьдаг те. За энэ бол ер нь яг 8 дахь нь гэж альбан бусаар ингэж явдаг. Заавал үзэж одоо очих хэвээр газрын нэг болж байдаг. За энэ Вьетнамын Halong Bay гэдээ байгаа. За энэ бол одоо жишээлбэл манай зудлаа захирлыг мөрөөдлийн очихыг хүсдэг газар гэдэг гэж байгаа. Би бас яг нарийн үнцнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ЮНЕСКОд бүртгэгдсэн гэдэг чинь дахин давтагдчихгүй маш юм өвөрмц юм баялаг газар гэсэн үг. Байгалийн өвөрмц тогтоц энэ шүрэн арал бүхий болон адал явдалт аялал, заваар зугаалах, агуйн аялал гэх мэт байдаг. За Вьетнамд бас дэлхийн хамгийн том агуу энэ байдаг. Бас их юм гоё байгалийн соёлтой газар байлаа штэ. За нэмэх нь Kokher гэдэг байгаа Камбожийн эртний нийслэл байдаг. За ЮНЕСКОд бас 23 онд бүртгэгдсэн. За Angkor өмнөх үеийн сүм хийдгийн цогцлбор бүхий археологийн дурсгал газар гэж байгаа. Сүм хийд гэдэг бол одоо ер нь тухайн үед чинь хамгийн мундаг газар л хамгийн том сүмтэй байсан гэдэг утгаараа те. Энийг яг өөрийнхөө биеэр очиж үзээд үгүй нэг залбирсан ч яах вэ тийм ээ. За тэгээд нэмэх нь одоо Нимбин гэж байгаа. Tran гэдэг нөгөө School Island гэх кино байдаг. Нэг аватар шиг айгүй гоё юм нөгөө байгалийн үзэсгэлэн гаргадаг. Энэ бол яг энд байрладаг. За мөн ЮНЕСКОд өвд байдаг. За хуурай газрын за хаалан гэж нэрлэгддэг ийм газар байна. Тэгээ маш гоё тансаг 5 тухтай аяллыг та бүхэнд амлаж байна. За танилцуулах хөтлөгчтэй одоо гайдтай гэх юм уу те од мөндрийнхний юм туршлагатай хамт олонтой явна гэдэг бол бас алдаж болохгүй боломж гэж бодож байна. Ерөнхийдөө бол одоо явах маань тунд өгчлөө 6 сарын 25 гэж ер нь хэдхэн хоног дутуу байна. Тэгэхээр та бүхэн маань гоё гэр бүлэрээ, найз нөхдөөрөө ингээд гоё шийдвэр гаргаа яваарай. За үнийн хувьд бол 5 сая 790 мянган төгрөг байна. Тэгээд бүгдээрээ удахгүй уулзцгаая. Бүртгүүлэх бол та бүхэн маань Facebook-ээр A-Star Mongolia гэд ороод дагаад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд хамт аялаарай гэж хүсэж байна. Тэгээ баярлалаа. За баярлалаа. Энэ нэг юу яасан байна? Жаргалан сумд бишэлдэг нэг жаргалангийн ам гэж ярьсан юм аа. Тэгээд сум гэж сонссон юм шиг байна тий. За цааш нь өргөлүүлээ да тий. За 2023 оны судалгаа. За 2023 онд яг одоо саяны Эрдэнэ очир доктор болон тэдний судалгааны багийнхан тий. Яг энэ археологийн хөрөлнгөөс гаргасан энэ боловсрол шинжилгээ ухааны яамнаас гэдэг юу байсан байхгүй юу? Суурь санхүүжүүлсэн байгаа юм. За тэгээ энд бол яг малтлахаар юу хийсэн бэ гэхээр Хархул хааны балгасан археологийн малтлага дотор саяны хэлээд байгаа том хотуудыг дагаа сүм байдаг гэд хэлсэн шүү дээ тий. Тэрнтэй адилхан яг ийм сүмийн малтлах хийсэн байхгүй юу? За тэгээ тэр сүмийн малтлага дээр бол нийтдээ 34 багны суурьтай ийм том сүм байсан байгаа юм. За тэгээд том байна тий. Тэгэхээр ч нэг хамгийн том ч нэг хар орон хотын тэр их асар чинь 64 багны суурьтай гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ 34 багантай байсан. За тэгээ эндээс бол бас яг ийм аюуш бурхныг төрсөлсөн паалантай дээврийн нүүрвар болон олон төрлийн юм чимэглэлтэй буддын шашны томоохон сүмийн төрийг те бас л анх удаага ингэж нээж илрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Харвал хааны балгаснаас анх удаага нээж илрүүлж байна те. За тэгээ сүмийн малтлагаар илэрсэн юм малын яснаас хийсэн дээжээс нь одоо он цаг тогтоох боломжтой гэсэн үг байхгүй юу. За тэгэнгүүт он цаг тогтоосон чинь энэ нь 1224-өөс 1275. 1224-өөс 1275. За тэгэнгүүт энд нь юу гэсэн үг вэ гэхээр яг л 13 дугаар зуун байгаа байхгүй юу. Харин тийм байна. За тэгэнгүүт нь 13 дугаар зуун тэгсэн мөртлөө Харвал хааны балгасын талаар энэ хотыг мэдээж ийм том хотыг барихын тулд их хуралдаагаар тий эсвэл одоо ингэж зөвлөгөөн хийгээд энэ улсын санхүүгээс санхүү гаргах гээд маш олон юм ингэ тэмдэглэгдэж түүхэнд үлдэх хэрэгтэй байдаг тий. Гэтэл тэр төрлийн одоо ингэ мэдээлэл огт байдаггүй байхгүй. Гэтэл энэ нэр нь хүртэл өөрөө юм Хархул гэдэг тий хааны балгас гэдэг ингэж явж байдаг. За энийг тэгээ жоохон байж гарна. За тэгээ 2023 оны тийм сорилгын малтлага тий ер нь яг хэрэмт барилгын хэсэгт явагдахад ханын гоёвсог боржин чулуун суур барилгын гадагш нурсан хэсгээс ногоон паалантай дээврэн вар дээврийн чимэглэл лууг товоолгон дүрсэлсэн ногоон паалантай нүүр вар зэрэг юм гоёмсог олдрууд болсон байгаа байхгүй. За эдгээр гоёмсог олдрууд бол ерөнхийдөө яг л нөгөө хааны ордны ойролцоо тий хааны ордонд байх юм гоёмсог эзтэй орд өргөө байсныг нь илэрхийлээд байгаа. Тэгэхээр эдгээр олдрууд байгууламжууд нь бол
ер нь хаад язгууртанд зориулж байрж байгуулсан тий. Ер нь уран гоёмсог хийцтэй орд өргөө байсныг нь илэрхийлж харуулж байгаа гэж. Тэгэхээр Харуул хааны балгасны одоо матлах судалгаа бол одоо л дөнгөж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Оо тийм. Тий, дөнгөж эхэлж байгаа. Дотор нэг хэм байв гээл тий. Тэгвэл чинь яг ингээд цааш дараагийн судалгаагаар бол нэлээд олон юм ингээд нээлттэй болно шүү дээ. Гэтэл ойрын үед гарсан судалгааны үр дүнгуудээс нь яг юу хэлж болох вэ гэхлээр саяны сүмэс олдсон олон төрлийн одоо буддын шашны тухай тий ийм юунууд гараад байна шүү дээ. Олдрууд гарч ирээд байна тий. Бурхантай холбоотой. За эдгээр олдрууд нь бол бүгдээрээ хар хором хотын нөгөө их хасартаас олдсон нөгөө бурхан шашны одоо ингээд олдрууд байна шүү дээ тий. Эдгэртэй болвол ер нь бол нилийн төстэй яг ингээд төстэй юмуд болоод байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө нэг цаг үед бас барьсан байх магадлал өндөртөө гэдэг зүйлийг яриад байгаа. За тэгээ өнгөрсөн жил буюу 2024 онд тий за одоо манай Батэлгийн маань яг очсон жил гэсэн үг байхгүй. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон гандан тэгчлэн хийдийн зүгээс энэ одоо эрдэм соёлын хүрээлэнтэй хамтраад бас энэ голомт банкны өв соёлын төсөл гэдэг. За энэ голомт банкны төслийн дэмжлэгээр сүмийн судалгааг бас ингээ өргөжлүүлсэн. За ингээ өргөжлүүлээд Харуул хааны балгасын буддын шашны хийдийн цогцлборын төвд орших яг энэ одоо том одоо байрлал байгууламж буюу тэр тойр нь 900 м квадрат тахгүй. За тэр 900 м квадрат эзлэх том сүм хийд гэсэн үг шүү дээ тийм үү? За тэгээ энэ талбайг эзэлсэн энэ сүмийн зохион байгуулалтыг тодорхойлохын тулд тэнд 106 м квадрат том алтлах судалгаа хийсэн байхгүй юу? 900 м-ээс 106 гэсэн үг. 9-ний 1 гэсэн үг бас тийм. Тэр нийт талбай, тэр сүмийн нийт талбай 9-ний 1-д матлах судалгаа хийсэн гэсэн. Ер нь одоо хот суурингийн матлах судалгаа хийхэд дандаа л одоо чинь хар хором дээр 100 хэдэн жил гэж явах жишээний тий. Одоо тэгэхэд Харуул хааны балгас дээр бол дөнгөж эхэлж байгаа. За ерөнхийдөө бол яг матлах судалгаа бол дөнгөж эхэлж байгаа л гэж байна. 9-ний 1 дээр ихээр бас их ажил болдог байх нь л гэж ойлгогдоод байна л. Яг үнэ. За тэгээд яг эндээс бол яасан бэ гэхлээр нөгөө боржин чулуутай суурнууд олцсон тий. За тэгээд энэ суурнуудыг ерөнхийдөө ингээ ил гаргаж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл энэ дээр ил гарч ирж байгаа суурнууд чинь яг хэд хэдийн хэмжээтэй зайтай юм бэ гэдэг зүйл гарч ирж байгаа. Эн чинь мэдээж зүгээр нэг том сүм хийж барьчаагүй зохион байгуулалтаа явж байгаа шүү дээ. За тэгвэл тэр боржин чулуунуудын тэр суур чулуу шүү дээ тий. Эдрийн хоорондох зайнууд нь болохоор энэ 4.6 м-ийн хэмжээтэй гэж байгаа байхгүй юу? Жиг зайтай. Тэгээ хоёр тийшээгээ одоо ингээ тий ингээд суураас суурийн хооронд гэсэн үг шүү дээ. Нэг ингээд борчин чулуу цайвар те борчин чулуу байдаг шүү дээ. Дараагийнх нь гэдэг нь болохоор яг 4.6 м 4.6 м те гэх мэтлэнгээр яг гол танхимд нь болохоор арай жоохон хаслагдсан зайтай тэр нь болохоор 6.2 м-ийн хэмжээтэй зайтай гэж байгаа байхгүй. За тэгээ ингээд яг иймэрхүү маягаар тэр хийсэн мөртлөө тэр модоор одоо ингээд баган босгож байгаа шүү дээ те. За модоор баган босгохдоо болвол тэр модыг бас яг дотор нь бас ингэж ховл гаргаж хийсэн гэж байгаа байхгүй юу. Ингээд ёроолтонд ховл гаргаад давхар одоо ингэж нөгөө ховл гаргангуудаа ингэж суурлуулсан байгаа гэж. Тийм техник ашигласан байна. Техник ашигласан тий. За тэгээд яг 13 дугаар зууны үеийн хот суурингуудын дээврийн бааруудыг хараад авах юм бол дээдл нь өргөн доотл нь нарийнхан байдаг байхгүй. Тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр нөгөө гусгүй гэж тэр дээвэр чинь ингэ налуу байгаа штэ. Тэндээс ингэ гусгүй байх хэвээр. Гэтэл Харуул хааны балгасны одоо яг эндээс олцсон нь болохоор юу яасан байгаа байхгүй. Яг ингээ адилхан хэмжээтэй тэд гişин гэсэн. За тэгээ яагаад энийг гулсахгүй яаж гулсахгүй болгосон бэ гэсэн чинь арт талд нь одоо нэг яг ингээ биеэр ингэж наалдах хэрэгтэй шүү дээ. Тэрэн дээр нь одоо хээ гаргаад тэгээ гулсахгүй болгож тавьсан байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр ингээд яриад авах юм бол яг саяны тэр сүмийн матлагаас бол тэр аюуш бурхан болон бурхан багшийн дүрсэлсэн хоёр төрлийн ногоон паалантай нүүрвар мөн ногоон паалантай нөмрөг тосгуурвар те шал болон ханын тоосго болон олон төрлийн барилгын чимэглэл сүм хийдийн те иймэрхүү одоо ингээд маш олон төрлүүд олцсон байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь Харуул хааны балгасын буддын сүмийн те барилгын чимэглэл болон бурхтын биеийн одоо тэр нэг төрслүүд шүү дээ. Тэр нь хар хормынхтай яг адилхан. Үүнээс гадна саяны энэ довжооч нь нөгөө нэг их асар цөм чинь бас нэг өндөр дээр байсан гэдсэн шүү дээ. Тэрнтэй адилхан яг ийм өндөрлөг дээр нь бас саяны сүмийг барьсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг суурийг нь өндөрлөж өгч штэ. Өндөрлөж өгөхдөө түүхий шавар дэлдээд гадна талаар нь ингээд тоосхон өрлөг явуулаад тэгээд ингээд нэг өндөр гаргаж ирэх юм тий. За тэр өндөр дээрээс сүмээ ахаад барих нь штэ. Тэгэхээр суурийг нь маш сайн барьж өгч гин гэсэн үг байхгүй. Зүгээр нэг барьчаагүй байна гэсэн үг тий санаа нь бол тий. За тэгээд энэ нь бол судалгаа бол мэдээж дан ганц одоо ингээ археологчдын судалгаагаар бол одоо орчин үед археологийн шинжилгээ ухааны байсан байхгүй. Маш олон талын мэдээллүүдийг авдаг болсон. За тэгээд энэ мэдээлэл дээр бол ийм архитектурын мэрэгжлийн ихтэй хүмүүсийн ийм зөвлөгөө
судалгаа хэрэгтэй болсон. За энэ дээр бол Монгол улсын зөвлөх архитектур доктор Оюун Бэлэг, за Эрдэнэзүүн музейн сэргийн засварлагч, Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн Доломцөрн нар бол хамтарч гүйцэтгэсэн байгаа байхгүй. За тэгээ эдгээр хүмүүс бол нэг ийм дүгнэлтэнд хүрсэн байт юм байна. Хархул хааны балгас хэмээх хотын тойрын хойд хэсэгт тусгай хэрэмтэй буддын сүм хийдийн ёс журам төлөвлөлт зохион байгуулалтын дагуу байгуулсан томоохон хийд байсан бөгөөд өдгөөд тэнд гэж байгаа байхгүй. 11 сүм дугны барилга тодорхой мэдэгдэнэ гэж байгаа. За тэгэхээр энэ чинь нэргэн тойронд 11 сүм байх гэдэг шүү дээ. За тийм учраас одоо бол энд бол ерөн судалгаа бол цаашаа илүү нарийсах маягтай болоод явж байгаа. За би хоёр зүйлийг тодруулах байгаа. За тэгээ. За тодруулах явчих. За тэгээ одоо энэ ногоон паалантай ингээд дүрстэй гэдэг байгаа шүү дээ тий. За тэгэхээр тэр паалангийн одоо яг тухайн үед өөртөө хийсэн байдгийн болов уу? Тэр дүрсийг одоо уралдаг юм урлаач хүн байсан байдгийн болов уу? Энэ ерөнд ямар хөө төлөвтэй байдаг вэ? За нэгдүгээр асуулт нь. За дараагийнх нь болохоор нэг дээр нь хариулт явчих. За пааланг болохоор юу яаж байгаа шүү? Тэр халуун шингэн гэсэн үг шүү дээ. Халуун шингэн ингээд нааж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эхлээд тухайн яг хээтэй ингээд юугаа гаргаад авчиж байгаа юм. За тэгвэл гол дараа нь тэр нөх халуун одоо шингэн тэр одоо ногоон паалан гэдэг тэр шингэн юм чинь гэж хутгаж авах гэсэн үг байхгүй юу? Яагаад би тэрийг шингэн гэж бодоод байна гэхэл би яг мэрэгжлийн яг тэр төлөв хийдэг хүн биш шүү дээ тий. Яг хар ойронд ажиллаж байгаа хугацаанд бол тэр ногоон паалан тэр одоо улаан паалангууд байдаг гэсэн байхгүй юу? Тэдний тэр шингэнүүд ингээд тусцсан байж дээ. Тэгэхээр тэр нэг халуун шингэн юмнаас л ингэж хийж аваад бодог шиг маркийн нэр халуун юм байх. Бодгон дүрж авч ийна л гэсэн үг байхгүй юу? Тий. Өөртөө идэг үйл байсан юм байна тий. Ягаад гэвэл тэнд тусчихсан байна тий. За мэдж ойлгож авлаа. За дараагийнх нь болохоор би яг хотын тойр гэдгийг ерөнхийдөө ойлгож байна л да. Гэхдээ яг нөгөө нэг дандаа ингээд тэр чин шатаагдаад дэрдэл нь одоо арчигдсан цаг үеийн юмд барилга нь гэхдээ одоо яг тэр нөгөө хундаам гэх юм уу тийм юмнуудын үлдсэн юм ингэж үлдсэн л байдаг бах та тий. За. Зөө. Ер нь бол яг ингээд хот зөөрний маллагаас бол эрхэнхтэй дандаа тэр хундаам суур хэсэг нь л нэлээд сайн үлдсэн байдаг байхгүй. Тэрний дээшиг одоо суураас дээшигийн хэсэг нь бол эрхэнхтэй байхгүй болсон байдаг. Тэр суур үлдсэн хэсэг тэрнээс ч л гаргаж ирээд за энэ бол мэдээж тэр суур чинь өөрөө тэр тэдийг харьцан тэд хэмжээтэй тий юугаар хийсэн бэ? Тэр суурийн хажууд чинь үлдсэн тэр дээврийн вар нурж унсан байгаа. Багнуудных нь үлдэгдэл нь хоцорсон байгаа штэ. Энэнгүүл төсөөлж ингэж судалгаа цаашаа явж байгаа байхгүй. Тий. Баярлалаа. За тэгээд одоо бас энэ юу яасан байгаа юм? Яг энэ судалгаа цаашаага нэлээ яваад эхэлсэн чинь бол яг тэр гол сүмээс урагшаага гэж байгаа байхгүй. 41.5 метрийн зайд гэж байгаа. Махран сүм буюу дөрвөн их хааны сүм байсан гэж байгаа байхгүй. За яг харуул хааны балгастай тий. Тэгээ буддын шашны номлоор бол энэ ёл хор сүрэн, жамяан сан, пагжибу, намсара гэсэн энэ гал, ус, газар, тэнгэр гэсэн юм дөрвөн мах бодийн эзэн буюу дэлхийн ертөнцийн дөрвөн зүгийн эзэд байдаг гэж байгаа байхгүй. За тэгээ ертөнцийн төвд сүмбэр уул гэж байдаг. Түүний дөрвөн талд нь дөрвөн төв оршноо. Хойд төвийн өнгө алтан шар, өмнөд төвийн өнгө нь болохоор номин хөх, баруун төвийн өнгө нь шүрэн улаан, зүүн төвийн өнгө нь усан болрын цагаан тул усан болрын цагаан гэж байгаа байхгүй. Тул ийм дөрвөн өнгийн дүртэй их хаад бурхан багшийн шашныг дайснаас хамгаалж хөгжөөн баясгах, сахин хамгаалах ангаан аврах өглөгийн эзэд гэсэн домогтой тул дөрвөн их хааны сүм гэж нэрлэн буддын хийдийн хамгийн өмнө заавал байрлуулдаг гэж. Тэгэхээр саяны энэ тэр дөрвөн сүм нь бол нэг иймэрхүү байх гэдэг. За энэ мэтлэнгээр ингээд ярих юм бол хар хул хааны балгасны судалгаанууд бол ингээд цаашаа ингээд нэлээд сайн үргэлжилж байгаа. Тэгээ энэ нэрний талаар бол яагаад хар хул балгас гэж нэрлсэн бэ гэдэг зүйл байгаа байхгүй. Хар хул. За тэгэхээр Монголын түүхнээс ингээд яг ингээ хар хул гэдэг нэртэй хүн байна уугүй юу гэдэг ч юм уу те. Эсвэл яг ингээд ямар учраас ийм хүн яваад байгаа юм бэ гэдэг юм судалгаа заавал байх хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тийм. Каракулга бас нэг амтан байдаг. Би тэрийг бас бодоод байлаа. Зөө. Хар хул гэдэг одоо юу байгаа шүү. За каракул гэж бичсэн байдаг шүү бас хар хул гэдгийг бичгтээ. За ийм байгаа юм. Хойрдын хар хул гэж одоо бас ноён байна. За энэ болохоор одоо Галдан бошгот хаан гэж байгаа тэрний өвөө гэсэн үг шүү дээ. Галдан бошгот чинь Эрдэнэбаатар хунтайжийн хүү, Эрдэнэбаатар хунтайжийн аав нь болохоор хар хул хаан гэдэг те. За ийм хүн байна. Гэтэл энэс цаашаага яваад унах юм бол Батмүхт аян хааны отхон хүү гэд гэрсэн жалаар хунтайжийн цаашаага одоо нэг юу асан байгаа байхгүй хатан нь одоо ингээд 7 хүүдээ халахын 7 хотгийг хувааж өгсөн байгаа байхгүй. За ингээд тэрний цаашаага явсаар байтал чинь ийм хар хул гэд бас ноён гарч иж байгаа.
За энэ нь өөрөө цаг хугацааны хувьд бол нэг 1600-аад оны ихэнх үе хавцаа. Тэгээ 1500 оны сүүлээс 1600 оны ихэнх хавцаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нөхцөл байдал яг юу болж хувирваа гэдэг зүйл байгаа даа. Тэгэхээр одоогийн яг энэ судлаачдын үзэж байгаагаар одоо доктор Эрдэнэ Очиргооныг үзэж байгаагаар бол яг одоогийн байдлаар хар хул хааны балгасны он цаг ер нь яг хэн яг захирж байсан бэ гэдгийг бүрэн гүйц тодорхойлох бол боломжгүй байна. Гэхдээ энэ магадгүй хар хулгаан балгас одоо ингээд урьдчилсан байдлаар ингээд таамаг дэвшүүлэхэд бол 13 дугаар зууны үед буюу яг монголчуудын мандан бадарлын үед Монголын эзэнт гүрний үед анх байгуулагдаж эхлээд тэр цагаас хойшоо огт ингэж завсарлахгүй ашигласаар хагаад хамгийн сүүлийнх нь эзэн нь хар хул ноён байсан баха гэж байгаа юм. Тэгэхээр хар хул гэдэг ноён бол мэдээж Чингис хааны алтан үргийн хүн болоо явчихж байгаа юм. Батмөгт аян хаан гэрсэн жалаар хунтаа ажиглалтай тэрний үр удам гэдээ яваад үзэхээр ингээд болоо явчихнаа. Тэгэхээр магадгүй хар хул хааны балгас гэдэг энэ нэр маань хамгийн сүүлийнхаа хааныхаа одоо хамгийн сүүлийн ноёныхоо нэрээр нэрлэгдэж үлдсэн байж магадгүй гэдэг санааг дэвшүүлсэн байдаг. За баярлалаа багшаа. Бас хүмүүсийн бас төдийлөн мэддгүү загсан ирнээ заавал мэдэх ёстой бас маш сонирхолтой мэдээллийг авч чадлаа. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар ногоо ирээдүйг хөгжүүлэх MMS компани болон таны аяллыг бид дурлаа. Стар Mongolia маань ивент этгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Отмондөр радио 107 83.3 гэсэн ослогооноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд хамтаа үзэх сонсогчд болон Марат төгстэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя да. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандуулснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.